цаанаа дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад зориулан шинжилгээний танин мэдхүүн мэдээллийг их хил дээр хүргэхээр зорьдог галуу шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Тэгэхээр яг өнгөрсөн 7 хоног астроном космологийн хувьд илүү сонирхолтой мэдээнүүд олж уншлаа л да. Тэрний эхнийх нь юу вэ гэхээр хэдхэн 7 хоногийн өмнө би харанхуй материйн тухай ярьжсэн тий. Тэр нь юу гэх юм магадгүй харанхуй материйг бүрдүүлдэг бөөмс маань 5 дахь харилцан үйлчлэлд ордог байж магадгүй гэж ярьжсэн. Өөрөөр хэлбэл байгаль дээр 4 төрлийн харилцан үйлчлэл байгаа. Цөмийн сул, цөмийн хүчтэй, цахилгаан соронзон, гравитацийн нэм 4 харилцан үйлчлэл байгаа. Тэгэхээр энэ 4 харилцан үйлчлэл бидний телескопор болон нүдээр харж чадах бүхий л энэ матери галактикуудыг, оддыг, манцруудыг бий болгож яадаг гэсэн. За ингээд эдгээр бий болчихлоо. Гэтэл хэдүүлээ нэг юм галактикийн бүрдүүлж байгаа бүх оддын массыг бүх оддын тоолоод тэдгээрийнх нь бүрдүүл одоо бүх оддын нийт оддын жинг хэмжижээ л та. Тэгээ тэрнийх нь үүсгэх таталцлын орны хэмжээ тий. Гэтэл энэ маань тухайн галактикийн бүхэлдээ үүсгэж байгаа таталцлын орноос хэд дахин бага байдаг байхгүй. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтүүд гардаг вэ гэхээр магадгүй галактикт ялангуяа орчлон ертөнцид бидний ажиглаж харж чаддаггүй харанхуй матери гэдэг юм материйн бидний мэдхгүй төрөл байдаг юм байна. За энэ харанхуй материйн төрөл нь өөрөө галактикуудыг оршин тогтноход галактикуудын оддон тал тийшээ тараад явчихгүй байлгахад чухал нөлөөтэй байна гэдгийг нөлөөтэй байна гэж үздэг. За тэгэхээр энэ харанхуй материйг ингээ янз янзаар судлах гэж үзээд нөх одоохондоо шууд хийсэн ажиглалт байхгүй. Тэгэхээр өмнөх нэвтрүүлэг дээр би юу урьжсэн бэхээр магадгүй энэ харанхуй матери нь миний түрүүний хэлсэн 4 харилцан үйлчлэлд бус 5 дахь харилцан үйлчлэлд ордог байж магадгүй юм байна гэсэн хэмжилтүүдийг хийх гэж үзсэн байна. За энэ хэмжилтүүдээр гэхдээ юу гэж гарсан бэ гэхээр хэрвээ 5 дахь харилцан үйлчлэл гэж байдаг бол энэ маань таталцлын харилцан үйлчлэлийн 10% ч хүрэхээргүй маш бага сул байх ёстой байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Нөгөө талаас хэдүүлээ энийг зөвхөн ерөнхийлөөд 5 дахь харилцан үйлчлэл одоохондоо бид нар хэмжиж чадаагүй эсвэл байхгүй гэж хэлж болно. За саяхан тэгвэл өнгөрсөн 7 хоногийн харанхуй материйн судалгаа юу үзүүлсэн юм бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр энэ маань шал өөр хэмжилтийг хийсэн. Тэгэхээр Японы эрдэмтэн Томонори Татани гэдэг Токиогийн их сургуулийн астрономч, астрофизикч хүн байна. Тэр энэ хүн маань сүүлийн 15 жилийн турш НАСА-гийн Ферми телескопон дээр цугларсан гамма цэцэргүүдийн датаг анализ хийж үзсэн байна. Тэгэхээр энэ бол нэгэнд одоо цугларсан дата гэсэн үг. Ферми дурангаар яасан бэ гэхээр манай галактикийн халуу буюу галактикийн одоо хавтгай байгаа тий. Манай галактикийн төв хүртэлх дээр ийм хавтгай ба. Тэр хавтгаан дээрээс ирж байгаа бүх гэрлүүдийг Ферми телескоп бүртгэж авсан байдаг. За энэ гэрлүүд маань гамма цэцэрэг байгаа, өөр янз янзын протоноос үүдэлтэй гэдэг ч юм уу тий. Бөөмийн аннихиляцаас үүдэлтэй гэдэг ч юм уу төрөл бүрийн цэцэргүүд тэнд байгаа. Тэгэхээр энэ маш өндөр энергитэй гамма цэцэргүүдийг бүртгэж авсан. За энийг яагаад ингэж бүртгэж авсан бэ гэхээр нэгт манай галактикийн хаалууд ямар төрлийн объектууд байна гэдгийг бид мэдэх зорилготой. Хоёрт өөр бусад дурангуудаар хийсэн ажиглалтууд байгаа тийм үү. Тэр ажиглалтуудаа энэ Ферми дурангийн ажиглалт таарж гэнэ үгүй юу гэдгийг бас хийх зорилготой. За ерөнхийдөө бүдүүлгээр хэлэх юм бол эдгээр дурангуудаар бид нар галактикийн хаалуугийнхаа газрын зургийг гаргах зорилготой гэдэг гэсэн. Тэгэхээр энэ газрын зургийг гаргах зорилготой байсан дурангуудын нэг Ферми телескопоор хийсэн датаг энэ Японы эрдэмтэн Томонори Татани гэж хүн судалсан байна. За тэгэхээр энэ хүн маань яасан бэ гэхээр одоо ингэж төсөөлж болно хэдүүлээ. Тэнгэрийн ингээд нэг хэсгийг харъя л та. Тэгэнгүүт энэ чинь маш олон төрлийн одод харагдаж байгаа тийм. Тэр оддоос ирсэн гэрлүүдийг хэдүүлээ нэгэнд бүртгээд авцсан байхгүй. Тэр бүртгэж авсан гэрлийн датагаа харж агаад бас нөгөө талд нөгөө оддын газрын зураг маань өө штэ тэнгэрийн газрын зураг хэдүүлээд байгаа. Тэр тэнгэрийн газрын зураг дээр байгаа оддоо гэрэл бүртгэж авсан гэрлийн дататайгаа харьцуулаад энэ хэсэг гэрэл нь энэ одноос ирсэн байна. Энэ хэсэг гэрэл нь энэ одноос ирсэн байна гэд хасчин гэсэн үг. Нэгс мэддэг объектуудыг маань цацруулж байгаа гэрлүүдийг тухайн нийт бүртгэж авсан гэрлээсээ хасчин. За тэгээд дахиад нэг юм хэсэг гэрэл үлдлээ. Энэ ханаас ирсэн юм бол гингүүд сансрын цацраг гэж байдаг. Бидний мэддэг сансрын цацрагууд хар нүхний одоо хар нүхий тойроод эргэлдэж байгаа аккреtion дискээс ирдэг ч юм уу эсвэл галактикийн төвөөс ирдэг суперновоос ирдэг гэх мэт юм төрөл бүрийн
сансрын цацрагууд байгаа, гамма цацраг. За эдрийг дахиад хасна мэдж байгаа учраас өөр олон дурангуудаар тухайн сансрын цацрагуудыг ажиглаад энэ ийм гарал үүсэлтэй байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр эдрийг ажиглаад дахиад хаслаа. Тэгээд дахиад нэг юм хэсэг гэрэл үлдэн. За энэ чинээс Fermi loop, L loop гэдэг зүйлүүд байдаг. Fermi bubble loop гинэ. Эдгээр одоо мэддэг сорсуудаа л гэсэн мэддэг их сурвалжтай гарал үүсэлтэй гэрлүүдээ ингэж хассаар байгаад тэнд юу үлдэх вэ гэхээр ерөөсөө л юм дэвсгэр үлдэн штэ тий. За дэвсгэр үлдснээсээ дахиад одоо сансрын дэвсгэр цацраг ч юм уу тэр гэрлийг хасна ингээд нэгсэндээ хэдүүлээ юу игээд аваа гэхээр тас ханахгүй гэрэл үлдэхгүй болтол нь мэддэг бүх гэрлийн үүсгүүрүүдээ хасаад байгаа байхгүй. Ингэж хассаар хагаад хав харанхуй юм үлдэх ёстой байсан чинь яасан гэхээр ийм одоо сферик симметри хэлбэртэй гэрлийн үүсгэр үлдсэн байна. За гэсэн нөгөө гэрлийн үүсгэрээ ингээд бид нар юу хийдэг вэ гэхээр эрчмээр нь ажиглана гэсэн энергиэр нь ангилна гэсэн. Гэсэн чинь ингээд шулуун явж байгаад 20 GeV буюу протоноос 20 дахин их энергитэй муж дээр очиод юм пик үүсгэж байгаа гэсэн. Ийм пик үүсгэж байна гэсэн. Энэ пик нь юу хэлж байна гэхээр тэнд ямар нэгэн физикийн үзэгдэл болоод байна гэдгийг харуулж байгаа. Гэхдээ бид нар бусад дурангаар энийг ажиглахдаа ажиглаж чадаагүй тийм физикийн үзэгдэл болчихжээ гэдгийг харуулж байна гэсэн. За ингээд тэгвэл энэ 20 GeV ийм excess үүсгдэг тийм пик үүсгдэг. Ийм физикийн үзэгдэл гаргадаг ямар процесс байна гэж судлаад үзсэн чинь бидний мэддэг эгэл бүүмийн стандарт физ онолд бол ийм үзэгдэл байхгүй. Гэхдээ WIMP гэж үүдэг Weakly Interacting Dark Matter Particles гэдэг одоо сул харилцан үйлчлэлд ордог ханхуй материйн бөөмс. За энэ маань өөрөө энэ стандарт бүүмийн стандарт загварын өргөтгөл онол байна. За энэ онолд ханхуй матери гэдэг бөөм ийм төрлийн бөөмүүдээс тогтсон байж магадгүй гэдэг юм янз янзын модельүүд таамагуд байдаг гэсэн. Тэгэхээр энэ таамагуудын нэгтийн таарсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ханхуй материйн бөөм байгаад тэр нь 0.5-аас 0.8 тера электрон вольт масстай буюу протоноос 500-аас 800 дахин хүнд масстай. Ийм бөөмс хоорондоо мөргөлдөөд аннихиляцид ороод аннихиляцид орсон бөөмс нь фотон буюу бидний мэддэг бөөм рүү задарж явах юм бол энэ тайлбарлагдахгүй байгаа 20 GeV-ийн excess-ийг тайлбарлаж болох юм байна. Энэ нөгөө нэг үлдсэн байгаа энэ юунаас ирсэн мэддэхгүй байгаа гэрлийг тайлбарлаж болох юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. За яг уу энэ маань хэрвээ одоо пепер л дээ эрдэм шинжилгээний ажил гэсэн. Бид нар одоохондоо энийг шууд нээлт гэж хүлээж авахгүй өөр бусад судлаач нараар яаж явах хэвээр давхар одоо баталгаажж явах хэвээр тий конфирм хийж явах хэвээр. Яг уу зүгээр хэдүүлэн мөрөөдөл та магадгүй энэ үнэхээр ханхуй матери байх юм бол энэ маань өөрөө хүн төрөлхтний хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд бид нар ханхуй материйг хайж яхад хамгийн анх удаага ханхуй материйг шууд буцаар хэмжсэн тохиолдол болно. За дээрэс нь бидэрт байгаа таамаг онлын одоо бидэрт байгаа таамаглалтаа таарж байгаа анхны тохиолдол болно. За энэ маань өөрөө дахиад нэг давуу талыг бий болгоно. Тэр нь юу гэхээр дэлхий дээр янз янзын хурцхуурууд байгаа. Тэгэхээр би хоёр дахь мэдээ дээр сансрын хурцхуурын тухай ярина. Тэгэхээр дэлхий дээр байгаа хурцхуур байгаа тийм элитси церм ч юм уу. Энэ хурцхуурууд дээр хангалттай 0.5-аас 0.8 тера электрон вольтын энергийг үүсэж байгаа. Тэгэхээр энэ ханхуй материйн бөөмс үнэн бол эндгээр бөөмсийг ажиглах боломжийг бий болгож байна гэсэн. Тэгэхээр бүр физик нарийн процессыг харах юм бол магадгүй маш өндөр энергитэй bottom quark-ууд. За bottom quark гэдэг нь хамгийн хүн дээр хоёрт ордог quark. Тэр энэ quark-ыг anti-bottom quark-таар мөргөлдүүлээд эндээс ханхуй материйн бөөмс төрснө. Буцаад дахиад энэ bottom quark руугаа задраад за тэр bottom quark нь дахиад цаашаа задрахдаа электрон, позитрон гэдэг ч юм уу бидний хэмжиж чаддаг бөөмс рүү задарна. Гэдэг ийм задрлын одоо сувгаар ажиглах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ одоо сувг уул нь бол маш их судлагдсан байдаг энэ төрлийн сувгууд. Тэгэхээр энэ астрономийн хэмжлэлтэн дээр ингэж гарч ирж байгаа нэг сонирм байна. Яг нэг боломж нь бидний нэг дахиад судалж болоод магадгүй ханхуй материйн бөөмийг нэх боломжтой. Гэхдээ ихэнх эрдэмтэд айгүй одоо шүүмжлэлттэй байна. Тэр нь юу гэхээр энэ бол маш олон талаас хийгдсэн дата. 15 жилийн турш цуглуулсан энэ бүх датануудыг нэгэнт маш олон эрдэмтэд судалсан байдаг. Ингээд судалсан байхад тэр эрдэмтэд олоогүй байтал энэ хүнгийн тийм дата гаргаад ирж байгаа нь өөрөө одоо баястай байж магадгүй эсвэл ямар нэгэн дата шинжилгээний алдаа байж магадгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас бид нар ханхуй материйг бас маш их одоо нэх гэж үзсэн сэрэн дээр LCB дээр гэтэл яг энэ cross section буюу хөндлөн огтлол те энэ дээр гарч ирсэн одоо юу хэмжилт одоогор бидэрт байхгүй. За энэ WIMP бол бүр
ихэнх модельүүд маань ингээд exclude болно гэдэг нэгсэндээ ажиглалтаа таарахгүй байгааг бид нар анзаараад илүү их одоо өөр модельүүд хэрэгтэй байна гэдэг онлайн чиглэл рүү явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө их шүмжлэлтэй хандаг одоо шүмжлэл дагуулж байгаа эрдэм шинжилгээний ажил байна. Яг хөө миний би хувьдаа бодоход бол магадгүй тийм бах. Ягаад тэгэхээр бид нар бол харанхуй материйг маш олон жил хурцхуу дээр хайлаа, астрономийн хувьд хайлаа. Гэтэл нэгэнт 15 жил маш олон хүмүүс тал талаас нь судлаад ингэсэн байгаа датанаас гинт ямар нэгэн бид нар өмнө ажиглаагүй дата гарч ирэх магадлал бол маш бага байхгүй гэсэн үг биш. Гэтэ ингээ гарч ирдэг бол их сонин. Магадгүй ингэж үнэхээр гарч ирсэн бол тэнд өөр нэг одоо судалгааны арга барил ашигладаг ч юм эсвэл ямар нэгэн зүйл орхигдсон байгааг анзаарч магадгүй. Тэгэхээр дараагийн саруудаас энэ ажил маань илүү шалгагдаад явах бах. Тэгээд илүү тодорхой мэдээллүүд гарч ирэх бах. Магадгүй бид нар энэ жилдээ ч юм эсвэл эх жилдээ багтаад хамгийн анх харанхуй материйг шууд бусаар ажигласан ажиглалтын гэрчүүд болж магадгүй тий. Харанхуй материйг олж нээх юм бол физик цоошин хууц шинээр нээгдэнэ. Бид нар өмнө хизээч ажиглаж чаддгүй байсан материа ажиглаад за үүгээрээ ертөнцийн яаж үүссэн матери гэдэг ямар онцгой шин чанартай байдیں۔ Гэдэг их мэд асуултуудад хариулт авах боломжтой болж байгаа. За дараагийн мэдээ маань бас нэг сонирхолтой бас л одоо орон сансартай холбоотой. Тэрний юу вэ гэхээр бас л хүн төрөлхтөн маш удаан хугацааны турш 1950 он гэдэг чинь 75 жилийн турш бас л яг адилхан сансрын цацрагыг хэмжсэн байгаа. Тэгэхээр ингээд төрөл бүрийн сансрын цацрагыг хэмжиж аваад энергиэр нь ангилаад тухайн энергиэр нь хаанаас гарал үүсэлтэйг нь ангилсан. За ингэхэд ерөнхийдөө бол хэд шинодны тесрэлт, нейтронодын мөргөлдөөн гэх мэт хэд хүнд хар нүхний тойроод эргэж байгаа accretion disk-нээс ирсэн мөргөлдөөн гэх мэт ийм зүйлүүдээс гарсан ингээд сансрын цацраг гамма цацрагууд байж байгаа. Тэгэхээр энэ гамма цацрагийг энерги нь ингээд энергиэр нь одоо плотлё л доо график байгуулъя. Нэгсэндээ хэвтэ тэнхлэхийн дагуу энерги ихсэн, босоод тэнхлэхийн дагуу одоо гарал үүслийнх нь энерги бас ихсэн гэдэг ч юм. Тэгэхээр ингээд шууд шулууны одоо power law буюу зэрэг хэлбэрийн юм график гардаг. Гэтэл яг энэ график маань ингэж ихсэж явж байгаад 3 пета электрон вольт буюу 3-ыг үржих нь 10-15 зэрэгтэй электрон вольт. За одоо цэврэн дээр гаргаж байгаа энергиэс 3000 дахин их энерги дээр гэсэн. Ийм энерги дээр нөгөө юм шууд огцон өсөд байх хэвээр шулуун өсөж ирсэн нь гинт хавтгай болоод тэгээд дахиад өсөж эхэлдэг. Ийм үзэгдлийг хэмжиж авсан байна. Тэгэхээр энэ айгүй асуудал дагуулсан. Яг гэвэл яг тэр энэ ингээд хавтгай болж байгаа хэсгийг физикчнэр ни буюу өвдөг гэж нэрлэлцдэг. Тэгэхээр энэ яг өвдгөн дээр ямар физик үзэгдэл болж байгаа вэ? За гаралт үүсэл нь хаанаас вэ гэдгийг ер нь мэддэггүй байсан ба. Харин сүүлийн үед хятадд яасан ажиглаж эхэлсэн LHAASO гэдэг дуран байна. Large High Altitude Air Shower Observatory. За энэ дуран бол өөрөө маш өндөр энергийн гамма-ray одоо цацрагийг хэмжих боломжтой юм дуран. За энэ дурангаараа хэмжвэ. Дахиад нөгөө гамма цацрагуудаа хэмжиж. За энэ маань бүр 100 тера электрон вольтоос ч өндөр энергийн гамма цацрагийг хэмжих боломжтой. Ийм энергиудыг хэмжээд тэгээд ямар шин чанартайг судалсан байна. Нөгөө гамма цацрагуудаа ямар энерги дээр ямар шин чанартай байна, ямар гарал үүсэлтэй байж болох вэ гэдгийг бас судалсан байна. За ингэж судлаад маш сонирхолтой үр дүн гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө яг нөгөө өвдгийг бий болгож байгаа тэр цацраг нь stellar хар нүх буюу одоо одон орны хэмжээтэй, одод хоорондын хэмжээтэй хар нүх. За энэ маань манай нарнаас 30-аас 300 дахин юм хүнд тийм хар нүхнүүдийг тойроод эргэж байгаа объектээс ирсэн байж магадгүй гэсэн тамгийг гаргасан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо ямар нэгэн хар нүх байна. Тэрийг тойроод accretion disk буюу хуулирлын диск гэж бий болдог. Хажууд нь ямар нэгэн материал унж байгаа бол тэ Interstellar гэдэг кинон дээр харагддаг шүү дээ. Тэгэхээр тэр маань өөрөө маш өндөр энергитэй одоо матери тэр хар нүхийг тойроод эргэлдэж гин гэсэн. За тэгж маш өндөр энергитэй болохтой энэ маань дэлхий дээр байгаа эллипсид цэрнээс хэдэн мянга сая дахин өндөрч энергитэй болж болно. Тэгэхээр энэчнээс гарсан тэр өндөр энергитэй бөөмийн цацруулж байгаа гэрлийг бүтгэж авсан байгаа байхгүй. Тэр гэрлийг бүтгэж аваад харангууд ерөөсөө нөгөө nii үсгээд байгаа хэсэг нь өвдөг үсгээд байгаа хэсэг нь яг энэ одон орны хэмжээтэй, одод хоорондын хэмжээтэй хар нүхнүүдийг тойроод эргэж байгаа хуулирлын диск болон одоо оддын татагдж байгаа оддын материалаас цацарсан
өндөр энергитэй гэрлүүдээс ирсэн юм байна гэдгийг мэдсэн. Одоо тогтоосон. За тэгээд бүр ингээд нарийн анализ хийгээд яг тэр нэгийг харах юм бол холос харах юм бол юм шулуун шиг харагдаж байгаа гэсэн ойртуулах юм бол жижигэн юм овгор товгортой. Тэгвэл бүх тэр овгор товгор дээр нь тааруулах гэж үзэн шүү дээ. Одоо бүх датануудаа таарж явах хэрэгтэй. Тэгвэл эн чинь жинхэнэ одоо ажилт байна гэж үздэг. Тэгсэн чинь харин маш сайн таарсан байна. Айгүй сайн таарсан. Тэгээд одоо үүгээрээ юу хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө л энэ гамма цэцэргийн өвдөг буюу гамма цэцэргийн ний гэдэг маань ний өвдөг нь ханаас үүсэж чинь гэхээр одод хоорондын хэмжээтэй хар нүхнүүдээс үүсэж байгаа юм байна гэдгийг нээсэн. За үүгээрээ бүтэн 75 жил ажиглагдсан байж байгаа тайлбарл хараахан олдоогүй байсан ажилтныг тайлбарлсан байна. Нөгөө талаас үүнийг харах юм бол их сонирхолтой юм одоо зүйлийг анзаарч байна. Тэрний үгээр дэлхий дээр бид нар LHC цэрэн дээр протоныг хооронд нь 14 тера электрон вольт энергитэй болгож байгааг нь мөргөлдүүлж байгаа. За энэ үүгээрээ бид нар ертөнцийн үүслийг судалдаг. Гэтэл ертөнцид энэ хар нүх гэдэг объектыг тойроод эргэж байгаа хуударлын диск бол ертөнцид байгаа LHC цэрэн байгаа байхгүй. Тэр нь гэхдээ бүр LHC цэрнээс яах нь 3000-аас 5000 дахин өндөр энергийг бий болгож чаддаг тий. Хэрвээ ингээд магадгүй манай нарны аймагт ойрхон ийм объект байх юм бол бид нар тэндээс ирж байгаа цацрагуудыг судлаад тэнд ямар хэмжээний өндөр энергитэй их энергитэй бөөн бид нар дэлхий дээр үүсгэж чадахгүй ч гэсэн тэнд үүсээд задарж байгааг судлах боломжтой байна. Тэгэхээр нөгөө талаас энэ өөрөө астроном болон игэл бүүмийн физик хооронд огтлцож байгаа цэгийг харуулж байна. Тэр ийм чухал ажиглалтыг Хятадын энэ одон орны обсерваторийн нөхдүүд хийсэн байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.